хооллох үеийн дэг. Сурагчдын өдийн хоолнд оролцох дэг журам болон зөвлөмжүүд нь тэдний эрүүл мэндийг хамгаалах, эмэг цэгцтэй цэвэрхэн байдал, хүндэтгэлтэй харилцааг бүрдүүлэх зорилготой байдаг. Энэхүү зөвлөмжийг дагаж мөрдөх нь хүүхдүүдийн зөв дадал хөвшлийг бий болгоход туслана. Доор сурагчдын өдийн хоолнд орохдоо баримтлах дэг журам болон зөвлөмжүүдийг хүргэе. Өдийн хоол идэхээс өмнө гараа садруугач ариун цэврийг сайн хэрэгтэй. Гараа угаахгүйгээр хоол идэх нь халдвар төвчнөөс хамгаалагдахгүй байх эрсдлийг үүсгэдэг. Шинэ зүүн бэлэг олон улсын сургуулийн сурагчид тогтсон хуваарийн дагуу ээлжлэн өдийн хоолндоо ордог тул сурагчдаа цагаа зөв зохицуулан оролцсон уу. Сургуулийн хоолны киоск машинаар захиалга хийсний дараа сонгосон болон хоолоо авахдаа бусдыг хүндэтгэж дарааллаар зогсно уу. Сурагчдаа өөрийн ээлжийг хүлээж байхдаа бусдын эрх шигийг хүндэтгэж байхыг зөвлөж байна. Сурагчдаа дараалал зогсож байхдаа төгжрөл үүсэхгүй байхыг анхааруулъя. Хоолны зааланд үйлчлүүлж байхдаа сурагчид халуун ол барьж явдаг тул бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулъя. Эдгээр дэг журам болон зөвлөмжүүд нь хооллох үеийн ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна сурагчдын ёс зүйн ойлголт, хүндэтгэл, соёлын чадварыг нь дээшлүүлэх ач холбогдолтой. Зөв ухаалаг шин зүүн бэлэг сургуулийн сурагч танд баярлалаа.